Монгол улс зах зээлийн эдийн засаг чөлөөт нийгэм шилжин орсноос хойш чамгүй олон өөрчлөл шинжилтийг боловсролын салбарт хийсэн байдаг. Энэхүү өөрчлөлт шинжилтүүд тус салбарт багуу олд амжилтыг бий болгож чаджээ. Залуусын сургууль суралцах дундаж хугацаа сүүлийн 20 жилд 2 дахин нэмэгдэж, боловсролын тэгш байдал хүртээмжид томоохон ахиц гарчээ. Гэвч энэ салбарт шийдлээ хүлээсэн цөөнгүй асуудлууд байна. Тэдгээрийн ихэнд боловсролын чанарын асуудал тавигдаж байна. Энэ сургуулаа төгсөөд хөдөлмөрийн талбар шилжиж байгаа залуучуудад тулгуурч буй гол сорилт болоод байна. 4 жил санхүүгийн менежмент мэдээлэл зүйн чиглэлээр сурсан даш бэлжээд энэ асуудал тулгарч байна. Тэгээ одоогоор болохоор Улаанбаатар таксид диспетчер ажил хийж байгаа. Тэгээд орой шинэ ээлжинд гардаг болохоор өдөр бас дэмий үзнээс нэг цагийн ажиллаж болтгоо бас давхар хийж идэх юм болсон байдлаар ажиллаагаад. Монгол улсын хэмжээнд өнөөдөр төрийн болон төрийн бус өмчийн 100 ихтэй сургууль коллежид 160 гаруй мянган оюутан залуу суралцж байна. Энэ жил бүр 35 мянга орчим дипломтой залуучууд хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг гэсэн үг. Эдгээр залуусаас 4 төгсөгч тутмын нэг нь л ажлын байртай болдог гэсэн дүн мэдээ байна. Энэ нь дээд боловсролын салбарт мэрэгжилтэн бэлдэх бодлого доголдож, мэрэгжлийн боловсон хүчний эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан хэмээн салбарынхан дүгнж байна. Тэгэхээр ерөөсөө сургуулийн тоо нэгдүгürt маш их болчихжээ. Тэгэхээр сургуулийг ерөөсөө бид нэр компани шиг харж байна. Дээд сургуулийг. Компани олон л оюутнууд авах тусам тэнд одоо сургалтын төлбөр болох бэлэн мөнгөөр тэр компани ажиллаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ийм гажигдсан тогтолцоо байгаа учраас нэгдүгээр төгсөж байгаа оюутан бол үн цэнэгүй болоод байгаа гэсэн үг байхгүй юу? Ялангуяа хөдөлмөрийн зах зээл төгсөгчдөөс улам нарийн ур чадвар шаарддаг болсон төдийгүй ажлын туршлага гадаад хэлний мэдлэгийг чухалчилдаг болжээ. Тэгвэл асуудлын цөм нь ихтэй сургуулиудыг зөвхөн сургалтад бус мөн судалгаа шинжилгээ залуучуудын ажлын туршлага дадлагад ихээхэн анхаарахад оршиж байгаа юм а. Асуудал гэвэл юу байдаг? Монгол улсын хэмжээнд болохоор туршлага заадаг. Тэгэл одоо 2 жилийн туршлага, 3 жил, 5 жил энэ төр гэдэг мэргэжлийн даваа ажилласан байх ёстой энэ төр гэдэг. Өнөөдөр улсын төсвөөс боловсролын салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээгээр Монгол улс бүс нутагтаа тэргүүлж буй төдийгүй дэлхийн дунджаас дээгүүр байна. Гэсэн хэдий ч төрийн өмчийн болон хувийн хвшлийн ихтэй сургуулиудын нийт төсвийн дийлэнх хувийг сургалтын төлбөр бүрдүүлдэг байна. Төлбөртэй байж болно санхүүжилтэн чухам хаанаас ирэх вэ гэдэг л аахгүй. Төр оролцож болно. Дээрээс нь хувийн хвшлүүдийг оруулах хэрэгтэй. Тийм ээ. Өөр одоо сангууд байж болно. Тийм ээ. Энэ санхүүжилтийн зөв системийг л олох төр л бид нар бас ажиллаад байна л да. Санхүүжилтийн маш зөв зарчим гэдэг маань хамгийн гол нь төлбөрийн өгчөөд энэ хүүхэд заавал төгсөх ёстой гэдэг ийм л одоо барьцаанд орж болохгүй байхгүй юу. Хүүхэд төлбөрөө өгөө сурж байгаа ихэнх оюутнуудын бодол нь би мөнгө өгсөн юм чинь би төгсөн шүү дээ гэж боддог байхгүй. Тэгэхээр тэхгүйгээр би энэ сургууль ийм стандарттай хүүхдийг л төгсгөн тэгэл байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон. Тиймээс энэ салбарт ажиллах боловсон хүчний асуудал нэн тэргүүнд тавигдаж эхэллээ. Одоогийн байдлаар уул уурхайн салбарын энэ хэрэгцээг гадаадын орнуудын дадлаг туршлагатай боловсон хүчнээр голлон бүрдүүлж байна. Энэхүү орон зайг дотоодын боловсон хүчнээр бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар Герман Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Манай сургуулийн одоо бас нэг онцлог бол Монгол улсад хэрэгтэй байгаа техникийн ажилтнуудыг, техник инженерийн хүмүүсүүдийг бэлдэх зорилготой. Одоо төгсөгчдийн 17% орчим гэсэн статистик байсан. Инженерийн мэргэжлийг, техник технологийн мэргэжлийг сонгож ийн л да. Бага үзүүлэлт байхгүй юу? 2016 оны улсын их хурлын дунд байгуулагдсан шин засгийн газар боловсролын чанарыг сайжруулж, ихтэй сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааг түлхүү хөгжүүлэхэд төрөөс зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж, хувийн хвшлийн байгууллагатай хамтран ажиллах бодлогыг дэмжин ажиллана хэмээн амласан. Одоогоор бол манай сургууль төгсөгчдийг, ихтэй сургууль төгсөгчдийг бол маш олон улс орнууд бол дипломын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. За үүнийг аль болохоор олон улс орнуудаар дээд боловсралтай тийм мэрэгжилтэй хүн гэж хүлээн зөвшөөрөх тал дээр бид бас онцгой анхаарах ёстой. Тоон гол нь биш, чанарын хувьд бас ихтэй сургуулиудаа ахис дэвшил гаргах, мэрэгжлэрээ сургууль төгссөн мэрэгжилтнүүд маань одоо тэр мэрэгжлэрээ ажиллах аль болох бүрэн чадвартай олон улсын төвшөнд одоо стандартын дээд боловсралтай тийм мэрэгжилтэй хүн бэлтгэхээр онцгой анхаарал хандуулна.
Чанартай дээд боловсрал олон талын өгөөчтэй. Дээд боловсролын ачаар залуусын хөдөлмөр эрхлэлтэд дахиж гарах төдийгүй тэдний улс төр нийгмийн оролцооч сайжирч байдаг. Үүнээс үзэхэд боловсролын салбарт ялангуяа дээд боловсролын түвшинд хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлж, улмаар төгсөгчдийг сургуулиас ажлын байр руу шилжихэд бэлтгэх тал дээр ажил олгогчтой илүү нягт хамтран ажиллахад анхаарах цаг нэгэнт болжээ.